За Төв банк Монгол банкны тухай хуулийн 27 дугаар зүйл зааснаар хяналтын зөвлөл нь Монгол банкны дотоод хяналтын үйл ажиллагаа хөндлөнгийн аудитын санал зөвлөмжийн хэрэгжилт хөрөнгө оруулалтын багц мөн Монгол банкнаас улсын их хурл болон олон нийтэд санхүүгийн тайлангаа тайлагнаж мэдээлж байгаа байдлыг хянах Монгол банкны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хяналтын зөвлөл нь Монгол банкны үйл ажиллагаанд хяналт тавьж хараат бус байдлыг хангах үүрэгтэй бөгөөд нийтийн эрх ашигт үйлчилдэг. Үүний тулд хууль заасан шалгуур бүхий албан тушаалтны хувьд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон авилгын эсрэг хуулийн зохицуултыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн авилгатай тэмцэх газрын саналыг үндслэн Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын орооны 2025 оны 1-р сарын 15-ны өдрийн 1-р тогтоолоор байнгын хорооны 2024 оны журам маягт жагсаалт шинжилэн батлах тухай 5-р тогтоолын 10-р хавсралтаар баталсан мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулж хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтад Монгол банкны хяналтын зөвлөлийн дарга гишүүнийг нэмсэн. Гэвч 2025 оны 1-р сарын 16-ны өдөр Монгол Улсын их хурлаас томилсон хяналтын зөвлөлийн дарга гишүүний нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нь 2024 оны 12-р сарын 5-нд эхэлсэн бөгөөд хууль зүйн байнгын хорооны 2025 оны 1-р тогтоол гарахаас өмнө явагдаж эхэлсэн. Тодорхойлбол хууль зүйн байнгын орооны журам маяг жагсаалт шинжилэн батлах тухай тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоол баталгаас өмнө Монгол банкны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавих болцол шаардлагад нийтийн албан тушаалтанд хамрагдах давхар ажил эрхлэгтэй холбогдсон хязгаарлалт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгтэй холбоотой хориглол зэрэг нь тусгагдаагүй байсан бөгөөд нэр дэвшигчид тухайн үед хууль заасан болцол шаардлагыг ханган нэр дэвшигчийн сонсголд оролцож улсын их хурлаас томилогдсон байна. Дээр дурдсан асуудлаар Монгол банкны хяналтын зөвлөлөөс хууль зүйн байнгын хороонд хүсэлт гаргах тухай 2025 оны 8-р сарын 18-ны өдрийн 27 тоот албан бичиг ирүүлсэнийг байнгын ороо хүлээн авч авилгын эсрэг хуулийн 11 дахь хэсэг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ийн 1 дахь хэсэг заасныг үндслэн авилгатай тэмцэх газраас санал авахаар холбогдох албан бичгийг хургуулсан. Авилгатай тэмцэх газар 2025 оны 9-р сарын 24-ний өдөр уг асуудлын талаар тусгай өгөх саналгүй талаарх хариу хургуулах тухай албан бичгийг хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн. Иймд авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 11 дахь хэсгийг үндслэн хууль зүйн байнгын орооны 2024 оны журам маяг жагсаалт шинжилэн батлах тухай 5 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар батлагдсан мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтад 2025 оны 1-р сарын 16-ны өдөр Монгол Улсын их хурлаас томилогдсон Монгол банкны хяналтын зөвлөлийн дарга гишүүд хамаарахгүй байхаар хууль зүйн байнгын орооны 2025 оны 1-р тогтоолтой холбогдуулан авах арга хэмжээний тухай байнгын орооны тогтоолын төслийг боловсруулж байнгын ороогоор шийдвэрлэхийн зүйтэй гэж үзлээ. Энэ тогтоолыг 2025 оны 1-р сарын 16-ны өдөр Монгол Улсын их хурлаас томилогдсон Монгол банкны хяналтын зөвлөлийн дарга гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэлх хугацаанд дагаж мөрдөх бөгөөд шинээр томилогдох банкны хяналтын зөвлөлийн дарга гишүүдэд уг тогтоол нь хамрахгүй юм аа. За ингээд байнгын хороотой сая энэ хяналтын зөвлөлтөд холбогдсон танилцуулгыг унш танилцууллаа.